Багш цахим журналыг хэрхэн хөтлөгдлөөр бяцхан зөвлөгөө хүргэж байна. За ингийн тулд багш өөрийнхөө нэвтрэх нууцыг ашиглан системд нэвтэрнэ. За ингээд системд нэвтрэнгүүт за энэ өмнөх багны хэсгээс багш ихний хэлж хичээлийн хуваараа хянах хэрэгтэй байгаа. За ангидсан багш бол бүлгийн хуваар гэдэг арах юм бол тухайн ангийн багшийн одоо бүлгийн ангитай бол ингээд одоо 7 хоногийн даваа баасан юм бол 5 өдөр ингээд хуваарууд нь орцсон байдаг. Ангигүй тохиолдолд бол багш өөрийнхөө хуваарийг харж болно. За одоо ингээд энэ дээр яаж ийм нөхөр нэгдүгээр ээлжний ахлах дээр одоо энэ тухайн багш маань 4 цаг байна. Хоёрдугаар ээлжний баг дээр 6 цаг. За суур гэдэг ингээд ордог бүлэг тус бүрийн чинь ингээд хуваар 1 2 дугаар ээлжээр баг дунд ахлахаараа ингээд хуваар маань гарна. Энэ чинээс хуваараа хараад за 1-р ээлжинд ахлах дээр ордог цаг чинь зөв байна уу? Гэхдээ энэ ээлж ээлжинд ордог цагууч яг зөв байна уу гэдгийг хянж үзээд алдаатай байх юм бол ангийн багшд хэлж бас асуулах боломжтой байгаа. За хамгийн гол бид нар энэ өдөр багш маань журналынхаа бүглэх явцыг асуугаад байдаг. Би одоо болж үгүй юу? Ямар байна уу гэж асуугаад байдаг. Энийг бид нар багш өөрөө хянах боломжтой байгаа. За ингээд багшийн журнал руу ороод хянах самбар гэдэг дээр дарахаар за ийм хэсэг гараад ирнэ. За тэгэхээр тухайн хоногийн 7 хоног одоо аль гариг байна гэдгээс хамаарат одоо жишээл 4 өдөр орох юм бол та 4 өдрийн хуваар чи ингээд орох хэвээр цагууч ингээд харагдана гэсэн үг. За ингээд гол нь бид нар цагаа хянах одоо явцаа хянах гэдэг байгаа. За ингийн тулд хянах самбар гэдэг дээр дарна. За ингээд энэчнээс за 1-р хөлөөл бол 1-р хөл 2 бол 2 3 бол 3 гэж сонгоод аль үлрэрлээ харах гэж байгаа сонгоно. За ингээд за 2-р хөлөөгөөс харах шинжилгээ дарчаа. За ингэнгүү тухайн багшийн ордог одоо 7 бүлэгт ордог цагууд нь ингээ гарч байна. Нийт 7 хоногт 14 цаг ордог юм байна. 2 цагаар бүх ангид. За ингээд 246 суралцагчид хичээл ордог гэсэн үг. За нийт оролтын тоон болохоор 2-р хөлөөл 82 удаа орох ёстой. За энэ чэнэс одоо эрс бүртгэсэн 22 байна. За энэ эрс бүртгэлийнх нь өв нь болохоор 46 134 43% байна. 26 143% байна. За багшийн тэмдэглэл хийгээгүй, огт хийгээгүй байна. Багшийн тэмдэглэлийн хувийн алга байна. За үнэлгээнийг үзүүлэлтүүд энэ дээр ингээ харагдана. Үнэлгээнийг оруулсан болвол за ийм маягаар ингээд хянах самбар маань харагдаж байгаа. За ийм байдлаар бид нар журналаа хянж болно. За ингээд бид өнөөдрийнхөө жишээлбэл орсон хичээлийнхаа эцэг хэрхэн яаж бүртгэх вэ гэдэг дээр за тухайн хичээлийнхаа нэр дээр ингээд дараад орно. За ингээд эрс бүртгэгдсэн хэсгүүд бол ийм цагаан өнгөтэй болцсон байгаа. Бүртгээгүй нь цэнхэр өнгөтэй байгаамаа. За эрс бүртгэхгээ дараад ороод за бүх хүүхдүүд маань ингээд эрснэр байж байгаа. За энэчнээс бид нар чөлөөтэй өвчтөд тасснаа сонгоод хадгалах товчийг дарснаар эрс маань хадгалагдана. За бусад цаг руу эрс суулгах уу гэдгийг үгүйгээ дарчиж болно. За хэрвээ хуулах гэдэг дарах юм бол бусад цагууд дээр эрс маань хуулагддаг байгаа. За ингээд эрс бүртгэгдсэн одоо тэмдэглэл хийнэ тухай. За ингээд тэмдэглэл хийхдээ бид нар нэг хичээл сэдвийн дотроосоо одоо ямар бүлэг сэдвийг ямар ээлж сонгох вэ ингээд сонгоод за ингээд тэмдэглэлийн өмнөх үйлдвэрүүдээ сонгох гэдэг дээр дарахаар өмнө жил одоо журнал бүртгэжсэн бол таны өмнөх одоо бүртгэсэн хэсгүүд ингээд харагдана. За энэчнээс сонгох гэж дарахаар за энэ дээр бичлэлтүүд маань гараад ирнэ. За нэмжиж бас бичиж болно. За ингээд хадгалах товчийг дарна. За ингэнгүүт ингээд эрс маань бүртгэлнэ. За эргэж ороод бид нар за мөн хяналтаа саяхаа хийснийг харъя. За ингэж ороод хянах самбар дээр дараад харах шинжилгээ дарна. За ингээд ир. За ингэнгүүт за 3-ийн 12 яагийн
нэг эрцийг 5 эрц байгаагаас нэгийг бүртгэсэн энэ нь 20% явж байна. Одоо нийт бүртгэх ёстой 5 эрцнээс нэгийг бүртгэсэн учраас 20%. Тавуулангийн тэмдэглэл гэж юм бол гээд 100% болох ёстой гэдэг. Энэний байдлаар бид нар хянах боломжтой байгаамаа.